За сайн байцгаана уу. За багагүй хугацааны дараа иргэн уулзч байгаа да. Баяртай. За тэгэхээр ихэнх гэр бүлүүдийн жишгээр 9 дугаар сарын эхний хагас бол тунчиг завгүй өнгөрлөө. За ингээд нэлээд том ажлын ард гарсан байх гэж найдаж байна. За та бүхэн минь ч гэсэндээ бас их том ажлын ард гарсанд ч баяр хүргэе. За өнөөдрийнхөө сэдвээр болохоор юуны талаар ярилцахаар бэлдсэн бэ гэхээр нэгэн асуултын хүрээнд ярилцъя гэж бодлоо. За ямар асуулт вэ гэхээр бид ямар зүйл үнэхээр чухал вэ гэдгээсээ тасрах үед зовлон эхэлдэг гэж нэгэн эрхэм хүн хэлсэн байна л да. За энэ хүрээг энэ асуултын хүрээнд ярихын тулд бидний хамгийн ойрын бүлэг болох гэр бүлийн жишээн дээр тайлбарлая. За ихэнх гэр бүлүүд одоо хосууд анх амьдрал эхлэхдээ өөрийн гэсэн нэгдсэн зорилготой, аз жаргалтай, дэвэн сайхан хүсэл мөрөөдөлтэй эхэлцгээдэг. Зарим гэр бүлүүдийн хувьд болохоор ерөөдөө төлөвлөж ярьдаг За ингээд анхны хүүхэд төрн 0-3 наснда одоо хүүхдэд одоо ээжийнх нь асаргаа сувилгаа хамгийн чухал хэрэгтэй байдаг. Тийм учраас чи минь хүүхдээ асраарай. Харин цагийн менежмент хийх харьцангуй боломжтой болохоор би одоо ингээд ажил карьераа хөө санхүүгээ харьцангуй доктортой байлгахын тулд ингэж ажил хөдөлмөрлөё гэд гэр бүлүүдийн хугацаанд нэг юм хугацаа тавиад зорилготой төлөвлөгөөтэй байдаг гэр бүлүүд байдаг. Зарим гэр бүлүүд маань болохоор яхахгүй яг бодит нөхцөл байдал дээрээ ороод өөрсдийнхөө үүргийг гүйцэтгээд ингээд авчлаад явдаг. За аль ч тохиолдолд ингээд явж ангууд асуудал үүсч эхэлдэг одоо гэр бүлийн зөрчил, маргаан гэдэг ингээд үүсч эхэлдэг. Энэ нь болохоор зөвхөн гэр бүлд гэхгүй хүн өөрөө нөгөө харилцааны сүлжээний дунд оршдог болохоор нийгэм, ажлын хамт олон гэр бүлийн ингээд уур амьсгалууд нийлээд асар олон асуудлууд тулгарч эхлэхээр хүний тархинд юу явагддаг вэ гэхээр бидний тухны уртлын хэсэг болох префронтал кортекс хэсэг маань унтардаг байна. Хитрхи олон зүйл төвлөрөх тэгээд ядрах ерөнхийдөө оройн цагаар энэ хүү бас мэдрэгддэг Энэ үед болохоор тухайн хэсэг маань унтрахаар нөгөө лимбик систем буюу одоо бидний нөгөө аливаа зүйл сэтгэл хөдлөлөө хандах гэдэг тэр шинж тэмдгүүд чинь энэ тохиолдолд илэрдэг байна. Тэгэхээр ерөнхийдөө өөрийгөө ингээд ажиглаад үзэх юм бол амьдрал утга учираа алдсан юм шиг мэдрэмж төрөөд байвал эсвэл хитрхи олон зүйлд ингээд самгартаад байгаа юм шиг эсвэл ингээд бүх зүйлд ингээд сэтгэл хөдлөлөө хандаад байгаа бол би гэр бүлтэйгээ ингээд хоорондоо ярилцах ёстой юм байна. Эсвэл би сэтгэл зүйчд хандах ёстой юм байна. Асуудлуудаа ингээд стиралтайгаар шийдэх ёстой юм байна. Үүнээс үүсээд миний одоо тархинд явж байгаа процессыг болоод миний нөхцөл байдал надад ийм мэдрэмж төрүүлээд байгаа юм байна гэдгээ мэдэрчих юм бол дараагийнхаа ингээд шийдлүүдийг гаргаад асуудлуудаа шийдэх боломжтой болж ирдэг байх нэ. За энэхүү зөвлөгөө маань аргагүй зүйл биш юм. Тэгэхээр бидний өмнөх одоо юугаар сэдвийн ихэнд яригдсан одоо ямар зүйл үнэхээр чухал вэ гэдгээсээ тасрахад одоо зовлон эхэлдэг. Энэ үгийг болохоор Австрийн сэтгэл зүйч, сэтгэл судлаач, мэдрэл судлаараа мэргэшсэн олон судалгаа одоо тийм нэг терапиунуудыг гаргасан Виктор Франкл Австрийн сэтгэл зүйч хүн байгаа. Энэ хүний жишээн дээр энэ хүнд тохиолдсон ийм зүйлээс та бүхэндээ хуваалцъя гэж бодож байна. За тэрээр болохоор нөгөө нэг еврей гаралтайгаасаа болоод нөгөө Немцийн хориг лагерт 1942 онд гэр бүлийн хамт хоригдоод тухайн үед болохоор нөхцөл байдал бол маш хүнд байгаа шүршүүр эсвэл нөгөө нэг юм усанд орох үрэг гэсэн тайзны ард одоо нөгөө хорт хийгээр дүүргэсэн камерын өрөө байх магадлалтай хизээ хаана яаж амь өрөвдөхөө мэдэхгүй гэр бүлийнхнаа ямар нөхцөл байдал байгааг ч мэдэхгүй тийм харанхуй бүрхэг өөрөө энэ орчлонд төрснийг нь хүртэл үүсгэж тийм нөхцөл байдалтай байх үедээ түүнийг аварж гарсан ганцхан зүйл нь түүний нөгөө нэг шоронд орохоосоо хорих лагерт орохоосоо өмнө онлын хувьд яригдчих байсан ойлголт нь яг хорих лагерт холигдоод бодит байдал дээр нотлогдсон юм байна л да. Тэрээр
юу гэж үзсэн байдаг вэ гэхээр хүн ямар ч хүнд нөхцөл байдал байлаа гэсэн альваа зүйлд хандах сонголт мөнхөд байдаг. Түнд өөрт нь байж идэг гэж үзсэн байдаг. Энэ ч утгаараа тухайн хүнд нөхцөл байдлаас өөрийгөө авч гарсан байх нь. Тэгэхээр өөрийнхөө амьдралын утга учир мөн чанараа ойлгосноор тухайн хүн ямар ч нөхцөл байдлаас гарч чаднаа гэдгийг тайлбарлсан ийм гайхалтай хүн байдаг. За миний хувьд болохоор амьдралын утга учир гэх юм бол үр хүүхэд гэж хэлж болно. Мэдээж энийг та зөвөр ойлгоно ах гэж найдаж байна. Хүн болгоны амьдралын утга учир орчин цагт бүр өөр болсон тий. Энэ дээр би ямар нэгэн байдлаар зөвхөн энэ хүний амьдралын утга учираа яаж олсон бэ гэдэг өнцгөөс тайлбарлаж байгаа болохоос биш хин нэгний амьдралын утга учир чинь энэ шүү дээ гэд өөрийнхөө үзэл бодлыг тулгаагүй гэдгийг ойлгох хаа гэж найдаж байна. За өнөөдөр би өөрийнхөө амьдралынхаа утга учирыг тодорхойлсон энэ ойлголтоо олж авахын тулд 13-4 жилийг зарцуулсан байх гэдэг тийм. Тэгэхээр энийг яаж товчилж болох вэ гэдэг замаа хайсан нь өөрөө одоо энэ зарчмыг үүсгэх одоо шалтгаан болсон гэж хэлж болно. За тэгэхээр 13-4 жилийн өмнө одоо хаалгаанд одоо миний бие болохоор нэг хаалгаанд орсон чинь тухайн нөхцөл байдал дээр болохоор өөрөөрөө жирэмслэх боломжгүй гэсэн юм эмчийн дүгнэлттэй тэндээс гарсан. За ингээ бодит байдал дээр яг ямар үйл явдал болсон бэ гэдгийг тайлбарлавал магадгүй маш урт төв болно. Гэхдээ миний хувьд амьдралын утга учир нь өөрөө энэ үр хүүхэдтэй болох гэдэг ойлголт байсан. Үүнийгээ яаж өөрийн болгох вэ гэдэг процесс руу хүл тавихын тулд асар олон одоо буруу зөв алхмуудыг хийж исэн, буруу зөв олон зүйлд ингээд төөрж исэн нь өөрөө шиг цаг хугацааг алдсан байдаг. Тэгэхээр одоо болохоор миний амьдралын утга учир одоо 14-5 жилийнхаас өөрчлөгдсөн байна л да. Тэгэхээр хүүхэд ганцаараа байхдаа ямар шийдвэр гаргах вэ? Яаж олон шийдвэрүүд дундаас зөв гэсэн шийдвэрийг гаргах вэ гэдэгт дээр төлөрхийн тулд тухайн хүүхдийнхаа боловсрол тий одоо сурах орчинд нь анхаарах хэрэгтэй байна. Тэгвэл би хүүхдийнхаа төлөө өөрөөр хэлбэл миний амьдралын утга учир болсон үр хүүхдийнхаа төлөө би юу хийж болох вэ гэхээр дахиад шинэ өөр утга учир үүсэж байгаа үе дээр одоо би энэ ажил мэргэжилдээ ханцуу шамлан орох бас нэг шалтгаан болсон байж болно. Тэгэхээр тэнд нь болохоор би юу хийж болох вэ гэхээр нийгмийнхаа одоо энэ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах юм байна тий. Хүний хүмүүс чанар хүн амьдралынхаа утга учирыг нь олчих юм бол тэн дээр гарах одоо зүйл олон шийдлийг тэр хүнд үүсгэж болох юм байна гэдгийг мэдсэн энэ арга барилаасаа л хуваалцъя гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө сэтгэл зүйчин тусламж чинь өөрөө аврагдах асуудал байдгүй маа. Тухайн хүний тий амьдралынх нь утга учир юу вэ гэдгийг хамтдаа тодорхойлох юм бол тэр хүнд зүгээр хэрхэн амьдрах зэвсгийг нь өгөх боломжтой юм байна гэдгийг ойлгосон учраас энэ арга барилаа л зааж өгье. Энэ арга барил руугаа л хөтлөе гэсэн ийм зорилгоор эхэлж байгаа. Тэгэхээр хэдийгээр нөгөө өмнө нь богинохон бичлэгүүд оруулж байсан ч гэсэн үүнээс хойш ерөнхийдөө зорилттой ийм сэдвийг аваад түн дээрээ илүү дэлгэрэнгүй тайлбар өгөөд явъя гэсэн бодолтой байгаа. Яг энэ бол миний анхны оруулж байгаа бас наддаа л тийм ерөнхийдөө урт бичлэг болчихж байгаа. Тэгээ үүнээс цааш одоо маш олон зүйлд нь анхаарад чанар болон ярьж байгаа зүйлийн бүтц дээрээ ч гэсэндээ маш их анхаарч ажиллах болно. Тэгээд эцэст нь хэлэхэд мэдээж өөдрөг үзлэр хэлэхэд одоо аливаа зүйлийг эхлэхэд хизээч оройтхгүй, хизээч эрдэхгүй гэж бид ярьдаг. Гэхдээ биднэрт өөрт өгөгдсөн цаг хугацаа маань өөрөө хэмжээтэй учраас одоо нэг алхмын өмнө болсон шийдэл рүүгээ ойртосоо гэдэг үндсэн дээрээс одоо миний бүх ажил чиглэгдэж явах болно. За ингээд цаашдаа ч гэсэндээ хамт байгаарай гэж
та бүхнээсээ хүсье удахгүй уулзах хаа гэж найдаж байна. За ингээд баяртай.